Shortcut хэлбэр команд ашиглах бас нэг алхмыг зааж өгье. За энэ юу вэ гэхлээр бид нар ийм текст бичээд олон текст бичээд энэ текстээ яг уу гэхлээр нэг игнэнд яг уу оруулах шаардлага гардаг. За үүнийг хэрхэн хийх вэ гэхлээр мэдээж анхлан суралцж байгаа хүмүүс бол move гэсэн команд ашиглаж за ихэвчлэн ингэж зөөж хийгээд байдаг. Энэ битээр ингэж зөөж нэг игнэнд оруулдаг. За энэ нь бол бас жоохон удаан ядаргаатай болох арга. За үүнийг яаж нэг игнэнд оруулах вэ гэхлээр text align гэдгийг сонгоод enter дарлаа. За тухайн бүх нэг игнэнд оруулах текстүүдэд идэвхжүүллээ. Тэгээд enter дарлаа. За яг аль тексттэй нэг игнэнд оруулах гэдгээ бас сонголоо. Тэгээд эндээсээ доошоо яг ингээд татангууд бүгдээрээ нэг игнэнд орчлоо гэсэн үг. Ийм хэлбэр аргаар хийж гүйцэтгэж болох нь. За дараагийн бас нэг алхам нь хэлбэр алхам нь юу вэ гэхлээр тухайн одоо бичсэн текстүүдийг бид нэр үсгийн нэг бол бүгдийн томоор бичих, нэг бол жижигээр бичих, эсвэл зөвхөн эхний үсгийн томоор, эхнийхэн жижигээр болох бас ийм командыг зааж өгнө. За энэ нь юу вэ гэхлээр T keys гэж бичээд enter дарлаа. Тухайн текстэн дээр маусаараа дараад enter дарангууд бид нарт ийм цонх гарч ирнэ. За эндээсээ сонгочихно гэсэн үг. За одоо би энэ бүх бичсэн текстээ томоор бичиж тэгвэл энэ upper case гэдгийг сонгоод окей дарангууд бүгд том болчлоо гэсэн. За энийг мөн адилхан би бүгдийг жижигээр бичиж мөн адилхан T keys enter дарлаа. За lower case гэдгийг сонголоо. Окей дарлаа. Тэнгүү жижиг болчлоо гэсэн. За ийм байдлаар бид нэр ийм хэлбэраар текстийг бас яг нэг игнэнд оруулах, эсвэл текстийн өндрийг үсгийн өндрийг өндөр болгох, жижиг болгох гэсэн алхмыг хурдан хийж болох нэ.